Hello монголчуудаа. Манай охин дөнгөж унтаас ирсэн болохоор жоохон үлжиж давхлаа алга болж өгсөн байна. Нөгөөдөр 9 сарын 1 болно манай охин цэцэрлэгт явах гэж байгаа. 9 сарын 9-нд 8 сар хүрнэ. Одоо 7 сар гарна. Нэг цэцэрлэг авахар болсон. Цэцэрлэгт явуулах шийдвэр болохоор би аль жирэмсэн багтаа л яг энэ 9 сард авах цэцэрлэг олоод явуулна гэж бодчихсон байхгүй юу? Угаасаа төлөвлөгөөнд тийм байсан. Би ч бас оюутан болохоор өөрийнхөө хичээлд орчих байх гэж бодсон чинь яг энэ жилдээ бол би өөрийнхөө хичээлд сурахгүй юм шиг байна. Яг дахиад нэг жил гэплээ дараа жилээс их сургуулаа үргэлжлүүлэхээр болсон. Тэгээд ямар ч хийсэн өөр бас ажлууд юмнууд байгаа болохоор энэ охин 8 сарч хүрээгүй байж цэцэрлэгт явах гэж байна. Сая цэцэрлэгний эрхлэгчтэй уцаар ирээд тэгээд юу хэрэгтэй вэ гэж асуусан чинь яа. Тиймэрхүү юмудаа хамт бэлдээ. Гадуур гарч бас охиндоо хэрэгтэй каш сүм юмнуудын байгаа гэхдээ нэмэд жоохон төрөлжүүлж авъя гэж бодож байна. Би 9 сарын 1-нд цэцэрлэгний нээлтэн дээр хамт очие. Хуман цэцэрлэгт явж чадах нүггүй юу? Ийм хоёр цагаан палаж байгаа шүү дээ. Өөр ягаан палажнууд байгаа л да. Тэгтээ маргааш цэцэрлэгний нээлтэн дээр ийм цагаан палаж өмсүүлчихүү. Ер нь ээжүүд болгон ингээд хүүхдээ цэцэрлэгт нэмэрч явуулах шийдвэр гаргадаггүй шүү дээ. Тэгээд маш их ярилцсан ингээд төлөвлөсөн юмнууд байгаа болохоор охиноо цэцэрлэгт явуулж байгаа. Тэгээд бити нэг олон долоо юм ярьцгаагаарэ эн чинь гэр бүлийнхаа дотор аль хэдийн шийдвэр гаргачихсан юм байгаа болохоор хүүхдээ 8 сартай цэцэрлэгт өглөө. За тийм ээ. Миний охин цэцэрлэгтээ дасах нүггүй юу? Бүгдээ хасгаа энэ жижигхэн охиныг жоохон чанга ярихгүй бол мик байхгүй миний яриа сонсогдохгүй байгаа юм билээ. 8 сартай хүүхэд цэцэрлэгт нь яг юу хэрэг болтгийг хэдүүлээ харъя заяа. Нэг гид харагдаж байна уу та нарт? За эхлээд юу гэж хийсэн ийм өөрийнх нь ундах юм үлгий давууг нь авчраарай гэдгсэн байхгүй. Нөгөө миний хийж өгдөг юм штэ. Энийг нөмрөөд 2 хүнжил хийж байна. Тэнгүүтээ маргааш хүртэл нэг охиноо өгчөөд нэг 2-3 цаг л өгөх байх гэж бодож байна. Бааж магадгүй гээд 2 памперс 3 цагийн дотор бол 2 памперс бол хангалттай. Гэхдээ things happen 4 памперс ятас хэлбэртэй. Бүксийн угаадаг өөрийнх нь шингэн савныг авчраарай гэдгсэн байхгүй юу? Пампын ингээд төгсөж тий. Тэгээ энэ хөөсийг нөгөөд явуулчих юм. Унтахт нь өмсөх зөвлөхөн унтлагын хувц авчраарай гэдгсэн байхгүй юу. Тэгээд энэ болохоор өөрийнх нь унтахтаа өмсдөг цамцна. Тэгээд энэ бас байж болох хамгийн их зөвлөн өмнө. Тэгээд унтахт нь өмсүүлээрэй гэдэг энэ хоёрыг хийж хий. Солих 2-3 хэлжин хувцас гэдгсэн байхгүй юу. Юм мэдээд халтар болдог гэдэг. Подол гэж сэрүүхэн байл өмсөрөө гэдэг энэ цамц хий. Тэгээд ийм хөөрхөн үндийг бас хийж хий. Өмд цамц подолк 3 байх болох байхаа. Ил чим нэг бас боди байхгүй юу? Дэвсдэг памперс бас нөгөө бааж маачвал бүксийн памперсын салхи хооронд ингээд ямар нэгэн зүйл болж магадгүй. Ингээ одоо ч нээр хөдөлгөөнтэй болсон шүү дээ. Тэгмүүд хөдөлгөөнөөр доодох юм мохоолохгүй гэдэг би ингээ дэвсдэг памперс байнга хэлдэг байхгүй. Энэ хөдөлгөөн юм юу байгааг харцгаая. Найруулдаг сүү байгаа. Нэг юм дөрвөлжнийг нь 40 г буснаас найруулдаг. Тэгээд дотроо 4 ширхтээ юм сүү байдаг байхгүй. Найз Японоос хүмүүсэн гэдэг өгсөн. Тэгээд энэ манай охинд ажгүй уугаад тийм таалагдвал нэг Японоос захиал нэг жоо Монголд бол байдгүй лээ. Тэгээд энэ сүүг нь өнөөдөр гарч ийм нэг ус
усны аяга авсан байхгүй. Охины өөрөх нь ус удаг аяга нь болохоор ингээд дээшээ өрөхгүй л бол ус нь гардаггүй байхгүй. Тэгээд энэ болохоор дараа өндрүүлэгч даа. Бүр амар хөөрхөө ууж илээ за. Шууд ингээд соронгод энэ чинь ингээд сайн уугдаад ер нь л ямар ч том хүний тусламжгүй яг энэ аягнаас бол амар мундаг бууж байгаа. Өгчний толгой шиг энэ толгойтой болохоор сүүгэж гэсэн энэ дотроо найруулад уучвал бас өөрт найраа нэг мем шиг мэдрэмж төрөх байх гэж. Тэгээд энэ өгчийн сүүтэй цүнхэнд нь хийсэн. Энэ болохоор юм найруулдаг юм кашаа багш нь дээр нь бүлээ ус хийж өгөөл тэгээл ингэ гутгаал өгч. Аяг тавг бол цэцэрлэгэн цаанаас ариутгасан аяг тавг юм билий. Хэрэглэх юм билээ хүүхдүүдтэй. Тэгээд хоол бол хоол зүйчтэй. Тэгээд насанд нь тохирсон хоолыг хүүхдүүдэд өгч юм хэлдэг. Манай охин арай жоохон болохоор манай охин тусна хоол хийж өгөх болов юу өснөө хэдүүлнээс хэлхэл хата. Энэ цөөхөн нэрээ амар хөөрхөн туулаа ингээд энэ мөрөвчнөөс нэг салдаг ийм чанартай болохоор жоохон гэхдээ яах вэ? Нилийн удаа өрөх. Ингээд энэ туулаа ингээд салаад гардаг хөөрхөн байна уу? Бас ийм хурган ийм чейн мэнтийн маргааш яг хэрхэн өнгөрөхийг бид 3% ямар өдөр байхыг үнээр хэлж мэдэхгүй байна. Эсвэл охин маань амар уйлаад стресстэй байвал бид хоёр бас хямраад орлоо үрцэлж магадгүй. Гэхдээ айл болох тасахыг хичээн. Цэцэрлэгийн багш нь бас тэгсэн. Ийм жоохон хүүхдүүдийг ер нь хүүхдийг цэцэрлэгтний явж тасахын тулд ингээ хүссэн цагтаа өгөөд хүссэн цагтаа аваад байвал хүүхэд ингээ тасдаггүй гэмий. Яг ийм тогтмол цагт өгөөд тогтмол цагт аваад байвал хүүхэд ингээ хөрхөн тасчдаг. Oh my god, үсэн ямар амар болчих. Манай охины сэтгэл зүй ер нь ямар хүн байна. Яа би нэг хүүхдэрээ туршилт хийж бичлээ гэдэг байгаа юм шиг өдрөнд яагаад авах гээд байгаа юм бол. Энэ бол зүгээр л төлөвлөгөөний нэг хэсэг гэвч би яг өөрөө нэг жоохон буруудах гэдэг. За удаа ярьсан чи би юу яриад таах ойлгох болчихлоо. Би оролцож байна. Би л орох. Аавгаа яриад авахгүй шүү дээ. Аав нүдрээс хайцтай байдаг шүү дээ. Аав нүдрээс хайцтай байдаг юм шиг авахгүй шүү дээ. Агчтай наваад агнаа. Би үгүй. Охин дахгүй гас би ихтэй надад юм. Тийм. Nästa med nära. Охины цэцэрлэгт өгчөд өглөөний цаа ууж байна. 7 сартай охин. 8 зэрэг. Одоо 9 сар. Сэтгэл үү та. Арав 46 болж байна. Би тэр хүүхдээ авахаар ирлээ. Хүүхдээ авахаар ирлээ. Танаа уцтай өнтөрөөс болчихсон. Бүлээд энэ үү? Бүлээ. Хүүхдээ Юу мэдээ юу? Юу мэдсэн каш идсэн шүү. За. Өнөөдөртөө ингэж авчий таашаа. Тэр ийм хүн нэг авах. Тэгээд хэсэгтэй нэг Харин марцсан дээ. Дөрөвчөд
Улаанбаатарын вакцины хэлээ 5 дахьт нь амраач. Тэгээ 5 дахь сан бүтэнсэн ингээд нэгтгэс аваад ир. Тэгвэл Улаанбаатарын вакцины хэлсэн юм. тэгч тийм үү? Цэцэрлэг тавьж байгаа юм чинь. Тэр юу хараад байгаа дэш. Тэр би пацсан хараад байгаа. Ой тэр юм. Цэцэрлэг явсан сэтгэлээ хэлээд байгаа юм шиг. Синжүү зэ. Савын угааж авсан. Зүгээр.